Сайн байцгаана уу? Трейлер хаусаагаас мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ Trust хэмээх нээлттэй хийгээд удаагүй байгаа Америкийн survival thriller жанрын киног хүрэхээр бэлтлээ. Залуу найруулагч Карлсон Янгийн найруулсан киноны гол дүрүүдэд жүжигчин Софи Тернер, Руис Койро, Билли Кэмпбелл нар тогложээ. Олон жилийн өмнө нэгэн ээж охиноо киноны дүрийн сонгон шалгаруулалтад оруулж байгаагаар кино эхлэх бөгөөд тэр охин Америкчуудын үзэх дуртай Джонсны гэр бүлийнхэн эмэх олон жил үргэлжилж байгаа олон ангит киноны том охины дүрээр улс орон даяар танигдж үзэгчдийн зүрх сэтгэл тоногшсон алдартай жүжигчин болж хувирдаг. Түүнийг Лорен Лейн гэдэг бөгөөд Холливуудын одуудын iCloud дахь аккаунтуудыг хакердаж элдв нууц гэрэл зургуудыг интернетээр цацсан хэрэг явдлын үеэр Лорены жирэмсэн болсныг илчлэх гэрэл зургууд цацагдсанаар түүний нэр хүнд, хувийн амьдрал болон түүний тоглодог олон ангит кинонд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүснэ. Мөн дээр нь харьяалагддаг агентлийнхын зүгээс түүнтэй холбогдож бид үргэлж чиний талд гэхдээ баттай байх үүднээс жирэмсэн гэдэг чинь үний эсхийг лавламаар байна гэж бухимдуулах бол нийгэмд хүүхдийн эцэг хэн бэ гэдэг асуулт гарч ирж түүнийг улам хэцүү байдалд оруулж заваадаг. Лорен сэтгэл санаагаа зэгцэлж цаашаа тэрхээ бодож хэсэг тайвширч амархаар хотоос зайдуу орших нэгэн том байшин хөлсөлж аваад хэнд ч мэдэгдэлгүй өөрийн Жоржийн нохоогоо аван тийшээ явж очих болно. Ингээд толгоо өвтгсөн бүх зүйлээс хол очиж хэд хонсны дараа тэрээр интернетээр өөрийнхөө жирэмсийн талаарх элдв мэдээллийг харж суугаад хүүхдийн эцэг болох хүн буюу түүний багаасаа тоглож хот болсон өнөөх олон ангит киноных нь аавын дүр тоглодог жүжигчин Питерийн талаар бодож уйлдаг. Энэ үед үл бүтэх 3 этгээд ярилцсан суух үед нэгнийх нь нэр дээр бүртгэлтэй тансаг байшинг Лорен түрээсэлсэн болж таарах бол нөгөө хоёр нь тэр байшинд очиж дээрэмдэх санаа гаргахад байшингийн эзэн залуу эсэргүүцдэг. Хүүхдийн эцэг болох хижээл насны жүжигчин Питер өөрийн орлогын гол их үүсвэр болох Америкчуудын үзэх дуртай Джонсны гэр бүлийнхэн цуврал кинон Лорны сенсацаас болж хаагдаж магадгүй хэмээн айж Лорентэй холбогдож хоёулаа хоорондын харилцаа өөрсдийн нэр хүнд амжилттай цуврал киногоо хэвээр нь авч үлдэхийн тулд чиний байгаа газар мэрэгжлийн хүмүүсийг аваачаад хэнд ч мэдэгдэлгүй үр хөндүүлье гэж хэлээд улам уурыг нь хүргэдэг. Питерийн туслах Крофт түүнд асуудлыг шийдэх хангалттай мөнгийг нь өгвөл шийдэж болно. Интернетээр хувийн мэдээлэл нь засагдаж стрессдсэн залуухан жүжигчин бүсгүй бүх зүйлээс хол очиж ганцаараа арх мансууруулах бодис зэрэг элдв юм хэрглэж байгаад тун хэтрүүлсэн байж болно шүү дээ гэж хэлнэ. Энэ үед байшин түрээсэлсэн өнөөх залуу нууц хяналтын камераар жүжигчин бүсгүйг гар утсан дээрээ харж байгаад унтсан байх бол түүний үл бүтэх авга авах дараа нь утсыг олж бас нэг үл бүтэх харт амигчин шоронгийн хадаас болох Мерфийн хамт шууд байшин руу явцгаадаг. Тэднийг машинд суугаад хөдлөөд явах үед л залуу сэрж хаашаа явсныг нь мэдэх бол. Дараа нь Мерфид дотогш ороод үн хүрэх бүх зүйлсийг аваад л гарна шүү гэж сануулад орох гэтэл Лорены нохоо Жоржийг гүйж гарч дээрэмчдийн хөлнөөс зуух бол Мерф нохоо руу буудан нэг хөлийг нь гэмтээхэд Жоржи догонцсон зүхтаад явдаг. Юу болсныг харсан Лорен байшингаас гарч зүхтах гэж байгаад дээрэмчд орж ирэхдээ зэрэгцсэн нэгэн том төмөр хаалгатай өрөөнд орж нуугддаг. Хоёр дээрэмчин байшингаас үнэтэй цайтай зүйл хайх үед гартаа буу барьсан арт амигчин Мерф Лорены байгаа өрөөний хаалганы бариулыг эргүүлж онгойлгохыг оролдох үед Лорен ч нөгөө талаас нь эсэргүүцэх ба daar нь ирж болиулж Мерфч энэ хүүхэнтэй жаахан зугаацахыг хүсэхгүй байна уу гэвэл daar нь төлөвлөгөөнд тийм зүйл ороогүй гэхэд Мерф төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах яах вэ гэх зэрэгээр хоорондоо маргалддаг. Яг тэр үед гэрээ эзэн залуу орж ирэн та хоёр чинь ямар навшаа хийж байгаа юм гээд маргалдаж эхлэх ба сүүлдээ бие биерүүгээ буруугаж ихэж эцэст нь Лорны өрөөний хаалгыг нээх гэж оролдох үед нэг нэгнээ болиулах гэж байгаад daar нь гэрээ эзэн болох хамаатны дүүгээ санаандгүй бууддаг. Нөхцөл байдал хяналтаас гарч хэрвээ дүүг нь буудуулсан байдалтай эмнэлэг тавиачвал тэнсэн харгалзах ялтай байгаа хоёр гэмт хэрэгтэн буцаад шоронд орох тул тэд залууг буудан хөнөөх болно. Дүүгээ хамт хөнөөлтсөн авгах daar нь уурандаа Лореноос бүх юм болсон гэд хаалгыг нээх гэж хамаг хүчээрээ оролдож байгаад хаалганы бариулыг нь салгаж эвддэг. Ингээд Лорен тэрхүү жижиг бойлрын өрөөнд төгжигдэж хоцрох болно. Туслаараа гэж хичнээн орилоод ч түүнийг сонсох хүн байдаггүй. Маргааш өглөө Лорен сэрээд өрөөнөөс гарахын тулд өрөөг судалж ханыг нь тогшин хөндийн эсхийг нь шалгаж ханын цаасыг нь хуулах гэх мэтэр төрөл бүрийн зүйлийг оролдогч бүтлгүүдэх ба эсэргээрээ бойлрын өрөөнд халуусаж өссөж цангах болно. Тэгээд харангатаа твтэж байтал өнөөх хоёр гэмт хэрэгтэн цэвэрлэгээ хийж уул мөрөө баллахаар ирдэг ба Лорен тэдэнд санал тавьж цагдаа нарт хуурамч мэдүүлэг өгч та хоёрт туслая гэх мэтэр ярилцах бол түүний үгэнд итгэхгүй байна гэд Мерф Лорены байгаа өрөөний төмөр хаалга руу буудах үед эхний тэнсэн сум дараа нэг гарыг онох бол
дараагийн сум Мерфиг өөрийг нь онож тэр газар дээрээ нас барьдаг. Лорен Дарранд өөрийгөө Америкчуудын хайртай цувралын гол дүрийн жүжигчин гэдгээ хэлж би удахгүй ээж болох гэж байгаа. Намаа гинт ганцаараа минь битгий орхиожтэй гэж гуйхад Дарран бүхнийг орхиод машиндаа суугаад яваад өгдөг. Дарран явсаар өөрөө эмнэлэгт явж ороод ухаан алдан унах болно. Харин Лорен хажуугаар нь гүйлдэх хархнуудаас сэжиглэхдээ нэгийг нь хамаг хүчээрээ төмрөөр зохиж алаад ядарч туйлдсандаа хий юм харж өөртөө ярин дэмэрдэг. Сумны шархтаа Дарраны талаар эмнэлгийнхэн цагдаад мэдэгддэг бөгөөд эмнэлэгт ирсэн цагдаа нар түүнийг сэрхээр нь мэдэгдэрэй гэж хэлдэг. Лорен бойлерын шугамнаас туслах ус болон газарт тунсан жаахан усыг уудаг. Хөлн гэмтэж догонцсон Жоржийн нохоог замын хажууд савраа долоогод хэвтэж байхад нь Лорета гэгч эмэгтэй олж хүзөвчин дээрээс нь нэрийг нь уншин эзэнтэй нохоо болохыг нь мэддэг. Гэтэл тэр үед Лорен хан цоолоод тухайн байшингийн өмнөх эзэдийн хананд нуусан эд зүйлсийг олж тэрхүү хог новшин дундаас Барби хөөгөлтийн толгой болон жижиг алх олохтой зэрэгцээд өнөөх ус тусалж байсан төмөр хоолойд сурч улмаар задарч эвдрэн ус гоожиж эхэлдэг. Мал эмнэлэг дээр Лорета Жоржийг авчирч үзүүлэн хүзээний зүйлтэн дээрх утас руу залгаад авахгүй байсныг хэлж эмнэлгийн төлбөрийг хийх болно гэж хэлдэг. Бас Жоржигийн зургийг аваад сошиалд нийтэлж нохоо олсон гэх зар тавих болно. Харин цагдаа нар Дарран болон түүний дүүгийн амьдарч байсан түрээсний байрны эзэнтэй уулзаж тэдний гэрийг нээж орон шалгаж үзнэ. Нохоог олсон дэлгүүрийн кастчин Лоретагийн утсанд зарын дагуу мэдэгдлүүд дараараасаа ирэх ба яг тэрхүү зарын дагуу түүнтэй Питерийн туслах Крофт утсаар холбогдож нохоог яг хаанаас олсныг асуунгаа байршлыг нь тогтоодог. Цагдаа нар эмнэлэг дээр Дарраныг байцааж дүүч нь алга болсон, хөршч нь алга болсон, түрээсийн байрнаас цус олдсон, тэд хайчсан юм. Чи яагаад буудулсан гэх зэргээр асуух үед Дарран би өмгөөлөгч дуудмаар байна гэж хэлдэг. Бойлерын өрөөнд ус нэмэгдэх бөгөөд живж өөхөх аюулд орсон Лорен цаг хугацаатай уралдан өрөөнөөс гарах арга ирэлхийлж хаалганы нугсыг олж хараад өнөөх жижиг алхаараа нугсыг цохиж эхэлнэ. Крофт мал эмнэлэг дээр ирж эмчээс Жоржийг хаанаас олсныг асуугаад Лоретаг ирүүл ийшээ залгаарай гэж утсаа үлдээгээд бодолтой мөнгө орхиод явдаг. Лорен хаалганы нугсны гол төмрийг нэг нэгээр нь суглах бол айж санаан зовсон мал эмч Лорета руу залгаж сонин хүн ирээд мөнгө үлдээгээд явлаа. Чи Жоржийг хурдан ирж ав гэж хэлдэг. Дарран ариун цэврийн өрөө орох нэрийдлэр босч эмчийн халаат нөмрөнгөө эмнэлгээс гарч үүдэнд жирэмсэн ихнэрээ авчирсан эрэгтэй машиныг унаад шууд байшин руу явдаг. Харин Лоретаг мал эмнэлгийн үднээс Жоржийг аваад явхад Крофт машинаараа араас нь даган явна. Бойлерын өрөөнд Лорен хаалганы дээд болон дундтлын нугасны гол төмрийг аваад доод талын нугасны төмрийг суглахын тулд ус руу орох хэрэг гардаг. Лоретаг машинаа бариад явж байтал Жоржийг гинэт нэг газрыг үнэрлэж хуцаж эхэлдэг бөгөөд Лоретаг машинаа зогсоох үед Жоржийг цонхоор нь өсөрч буугаад уул өөд гүйж нохоон араас Лорета явахыг Крофт холоос харж араас нь машинаараа дагна. Харин Дарран байшинд хэдийнэ ирсэн байх ба нохоо хуцах Лоретагийн Жоржи гэж дуудах чимээг сонсдог. Лорета Жоржийг гэрээ олоод ирлээгээд хаалгыг нь нүдэж байшингийн эргэн тойрон шалгаж эзнийг нь дуудаж явахдаа хоёр хүн өгсөн байгааг цонхоор харах бол Дарран түүний араас гарч ирж хоолойг нь боон чирэн явдаг. Энэ үед Крофт буутаа гарч ирэн Дарранаас Лореныг хаана байгааг асуугаад хариулж амжаагүй байхад нь буудан хороодог. Дарранаас эмнэлэгт байцаалт авсан цагдаа нар Дарраны дүүгийн нэрийг олж тогтоон мөн түүний Airbnb-гээр түрээсэлдэг байшингийн хаягийг олж мэдээд тийшээгээ хөдлөнө. Лореныг усан дотор хаалганы доод талын үлдсэн нугсыг тайлах гэж оролдон зоож байх үеэр Крофт Лоретагийн хамт байшингийн хаалгыг тайлж дотогш орон Лореныг хайж яваад бойлерын өрөөг олж Питертэй холбогдсон төлбөрөө нэмэхийг шаардах бол Питер хүсснийг ч нүгэй Лорены өвчрийг ол гэж хэлдэг. Тэгээд Крофт хаалганы цаана Лореныг өгөхийг хүлээн чих тавин сонсох үед Лорета түнд бүсгүйг аврах хэрэгтэй шүү дээ гэж хэлэхэд Крофт гэрч үлдээхгүй тул Лоретаг буудах гэж байтал хаалга устаа хамт нурж Крофтыг дарах бөгөөд Лорен хаалган дээр ухаан алдаа ундаг. Лорета Лореныг сэрээж өөрийгөө нохог нь олсон гэдгээ хэлэнгээ чи би хамгаалагчаа дараад алчих шиг боллоо гэтэл хаалган дарагдсан Крофт буугаараа буудан хаалган дороос босч ирэх үед Лорен хугархаа төмөр аваад байшингаас гарах гэтэл бүх хаалгыг төгжсөн байх болно. Араас нь ширээний чийдэнгээр цогссон Лоретаг Крофт гар буугаараа цохиж унагчхаад дээд талын өрөө рүү шатаар өгсөн Лорены араас гарч иртэл нуугдсан байсан Лорен түүний араас толгоор нь төмрөөр цохиж унгах ба Крофтын халаас нь дуугарах утсыг авч нэрийн нууцлсан дугаарыг аваад сонстол цаанаас нь Питер байна уу намайг сонсож байна уу чи цаатахад дуусгачихсан уу гэж хэлхийг сонсон ойлгох үед Крофт сэрж хоолойг нь багалзуурдана. Лорен амь тэмцэхтэй газраас өнөөх төмрөө авч Крофтын толгой руу хэд гурван удаа цохиж хөнөөсний дараа
гадаа цагдаагийн машины дуут дохио хангинаж 2 цагдаа орж ирэн Лореныг төмрөө хай гараа өрг гэд баривчлан эргүүлээд харуултал алдартай цувралын гол дүрийн жүжигчин болохыг таньдаг. Хэрэг гарсан байшингийн гадна цагдаа, криминалистууд, түргэнийхэн, сэтгүүлчид гээд бүгд цугларсан үед Лорен цагдаа нараас өөрийнхөө утсыг хүсэж, утсан дээрх жирэмсний тестийн зургийг өөрийнхөө Instagram-д нийтэлж, "Тиймээ би жирэмсэн" гэж үчээд Питерийн карьерийг дуусгаж, гидсэндэх хүүхдийнхээ хамт амьд гарсандаа баярлан инээмсэглэх болоо кино зураг авалтын талбай дээр нөгөө хоёр цагдаа хэсэг хугацааны дараа Питерийг захиалах дадлахын хэрэгээр баривчлах болно. Олон сарын дараа хүүхдийн тэрэг төрж нохоогоо дагуулсан Лорен нүүрэн дээр нь өөрийнхөө жирэмсэн гидстэйгээ гарсан сэтгүүлийг худалдан авч байгаагаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Twisted Pictures, Republic Pictures-ийн хамтын бүтээл болох энэхүү киноны Америкийн жүжигчин, найруулагч Карлсон Янгийн найруулагчаар нь ажилласан 3 дахь бүтээл бөгөөд үүнээс өмнө тэрээр Blazing World болон Upgrade хэмээх 2 кино бүтээсэн өсөж яваа залуу найруулагч юм а. Түүнчлэн уг киноны хөгжмийг найруулагчийн нөхөр болох Америкийн Foster the People хэмээх альтернатив рок хамтлагийн гишүүн Исэм Инэс бичжээ. 2024 оны Хавраас Production зураг авалтын ажил нь эхэлсэн уг кино 2025 оны 8 дугаар сарын 22-нд Америкийн кинотеатруудаар нэгдсэн бөгөөд яг одоо кинотеатруудаар гарч байгаа энэхүү кино нээлттэй хийсэн эхний 7 хоногт $330,000 орлогыг олцоход байгаа аж. Кинон дээр хэд хэдэн алдаа гардаг байна. Нэг дээрэмчин нохоо руу буудах үед Жоржи догонцоо зүхтаадаг ба дараа нь замын хажууд гинтсэн хөлөө долоогоо твтэж байдаг бол Лорета нохоог эмнэлгээс авах гээд ирэхэд Жоржигийн саврыг огтхонч боогоогүй. Мөн Жоржи нохоо Лоретагийн машин дотроос гэрлүүгээ савар нь огтхонч гимтээгүй мэт харайн гарч гүйж очдог. Дээрэс нь бойлерын өрөөний хаалганы бариул эвдэрсний дараа тэд нөхөр нь бие биенээ харах үед хаалганы цоожны механизм харагддаг ба дээрэмчидч тэр Лоренч тэрхүү механизм руу уруугаа оруулан эргүүлж хаалгыг онгойлгох оролдлого хийж үздэггүй. Мөн өрөөнд ус дүүрэх үед тэрхүү бариулын цорхоогоор ус асгарч усны төвшин дээшлэх ёсгүй гэх зэргээр олон алдаа гардаг байна. Ийхүү та бүхэндээ 8 дугаар сард хүрэхээр төлөвлөсөн 2025 онд нээлттэй хийсэн 8 киноны товчлыг хүргэлээ. Өнөөдөр энэхүү кинон нээлттэй хийгээд удаагүй цоошин кино гэдэг утгаараа YouTube-д оруулах гэж хэд хэдэн удаа оролцсоор 8 сарда багтааж оруулж чадсангүй. Та бүхнийхээ шүүмжлэл, магтаал, талархлын комментуудыг яг ижилхэн хүлээж авч байгаа шүү. Хамгийн гол нь та бүхэн уран сайхны кино буюу зохиомол түүх үзэж байгаа. Мөн энгийн нэг кино сувг биш, триллер жанрын кино товчлын сувг үзэж байгаа гэдгээ дахин санаарай. Манай сувгийн контентууд таалагдж байгаа бол subscribe хийж биднийг дэмжээрэй. Харин энэ 9-р сард та бүхэндээ Их Британий нэгэн детектив цувралыг анги бүрээр нь хүргэх болно. Тэр болтол түр баяртай.